ерөнхийдөө бол зарим хүмүүс бол жишээ нь энэс бол үнэхээр хол байдаг. Үнэхээр сонирхолгүй дээ юм уу ийм ингээд хөндлөнгийн ямиг хамт авчраа өөр дээрээ тавьчихсан асуудлыг шиг маргааш ч юм уу те цаг хугацааг ухраагаад хичээсэн ч гэсэн би өнөөдрийнхөө энэ дээрээ ирэх байсан байхад л болоо гэсэн үг байна. Асуудлыг шийдэх тэрний ард гарах гэдэг бол үнэхээр чи хүнтэй ярих дуртай бол жишээ нь бүрдүүл сонгоо шалгаруултыг сонгоод илүү зүгээр. Үүндээ ингээд цаана нь болохоор ингээд маш хүчтэй юм л үгийг сонсоод юм дээр анализ дүгнэлт хийгээ workshop-ууд хийгээд за тэгээд сар болохоор гэрээ анганаато medical drama дээр тулгуурлаад ментор зэгээд ур чадвар багийн гишүүдээ хэрхэн ойлгох талаар тайлбарлая гэж бодсон байгаа. За ингээд эхний дугаар болвол чи өөрийнхөө ур чадварыг одоо өөрийнхөө яг танд хүрмэл байгаа ч юм уу тийм үнэхээр нэг кайф авдаг ур чадвараа яаж сонгох вэ гэдэг талаар Грэнто medical drama дээр тулгуурлаад ерөнхийдөө бол тайлбарлая. За энэ дээр болохоор одоо яг нэг чухал гэх юм уу да одоо яг гардаг юм дүрүүд эдэг. Энэ нь болохоор тархины мэс засалж, зүрхний мэс засалж, за ерөнхий мэс засалж, гэмтэл, за хүүхдийн кардио, за ясны мэс засалж, за тэгээд гоо сайхны мэс засалж гэсэн ийм гол дүрүүд бол ерөнхийдөө одоо яг эмчийн төлөөллүүдээр гардаг байгаа. За тэгээд season 1 дээр эхлэхэд бол дадлагчигч эмчнэр орж ирээд за ингээд бүх одоо энэ одоо мэс заслын одоо энэ эмчнэрийг бол дагаж явж агаад өөрийнхөө одоо чиглэлүүдийг ингээд сонгодог байна. Яаж би өөрийнхөө одоо энэ чиглэлийг энэ чиглэлийн эмч гэдгээ мэдэх вэ гэдэг асуулт хамгийн эхлээд энэ дадлагчигч эмчнэрд ерөнхийдөө гарч ирж байгаа. Ингээд одоо тус киноны дүрүүд болох менторуудаасаа энэ талаараа ингээд асуух те эсвэл өөртөөгөө ярилцаа те одоо би альнаасаа илүү кайф авах вэ гэдэг юм уу те ингээд өөртөөгөө дотоодтойгоо ингээд амар ярилцах. Эсвэл ингээд нөгөө бусад дадлаг хийж байгаа хүмүүс нь бусад эмчнэр нь энэ хүмүүст одоо чи болоо яг энэ чиглэлийн хүн мөн байна гэд ингээд зөвлөгөө өгөх гэд маш олон янзаар энэ хүмүүс өөрсдийнхөө чиглэлийг ингэж сонгож байгаа тухай энэ кинон дээр ерөнхийдөө бол гардаг. За жишээ нь хамгийн сонирхолтой нэг дүр бол одоо Карибын дүр байгаа. Энэ хүн болвол багада нэлээ хэцүү амьдралыг үүссэн. За тэгээд ингээд том хүмүүстэй ерөөсөө уулзраа болдоггүй, байнга гэрэлдэг, байнга муудалцдаг нэлээд юм ганг дүр байдаг болвол энэ хүн яг мэрэгшигтэй болохоор хүүхдийн эмчээр мэрэгшдэг. Тэг яагаад вэ гэхээр өөрөө хүүхдүүдийг маш сайн ойлгодог, хүүхдүүдтэй харилцахдаа ингээд одоо тэр дотроо байгаа те тэр нөгөө зөөлөн сэтгэл нь ингэж гарч ирдэг. За тэгээд бүр бүх сэтгэлээрээ одоо тэр хүүхдийг эмчилэхэд хэрэгцээтэй байх бүх юмыг ингээд зориулдаг тий.